тэ. Гээд нийлмэл өгүүлбэрийн ангилал онцлог хичээл эхэлж байна. Энэ хичээлээр гээд нийлмэл өгүүлбэрийн холбогдсон арга утгыг мэдэх юм аа. За тэгэхээр гээд нийлмэл өгүүлбэр нь бүтэц ба бүтэц өгүүлбэрийн бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн алинаар нь илэрсэн өвөрмөц нэгэн бүрдүүлбэр болдог. Зөв тогтолтой. Тэгэхээр гээд нийлмэл өгүүлбэрийн бүтэцүүд бол бүтэц болон бүтэц бус өгүүлбэр аль аль нь байдаг гэсэн үг. За жишээлбэл хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ гэвэл мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан айлгүй яах вэ айлгүй яах вэ гэд бас л хийхий гэж инээлтэн гэсэн өгүүлбэрт хийхий гэсэн нь бол одоо бүтэц бус өгүүлбэр, бусад өгүүлбэрүүд нь бол бүтэц өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрүүд нь болохоор зэрэг г язгууртай гэвэл гэдэг одоо холбох үгээр холбогдсон байна. За тэгвэл г нийлмэл өгүүлбэр нь г хэмээх холбох хэрэглүүрээр холбогдож бүтдгийг мэдхийн тулд одоо хэв шинжүүдийг энд харуулсан байна. Жишээлбэл дөрслөг өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ г хэмээх холбох хэрэглүүрээр холбогдож гээд нийлмэл өгүүлбэр бүтээдэг. Япон хүн тонгос гэж мэдлээд өөрийгөө танилцуулав. За хоёрдугаар хэв шинж нь бол хэлц өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ г хэмээх холбох хэрэглүүрээр холбогдож гээд нийлмэл өгүүлбэр бүтээдэг. Жишээлбэл бодовч бодын шир дөрвөөс хэтрэхгүй гихчээр итгэлтээс гуйхаас өөр арга олцсонгүй. Гэхэд бол хэлц өгүүлбэрийг холбожээ. За 3 дугаарт хүний хэлсэн үг өгүүлбэрийг гол өгүүлбэртэйгээ г хэмээх хэрэглүүрээр холбож гээд нийлмэл өгүүлбэр бүтээдэг. Майхны цаа талаас хүмүүс жамт төрүүллээ гэж хашгирав гэхэд хүмүүсийн хэлж байгаа үгийг г холбосоор холбосон байна. За тэгвэл гээд өгүүлбэрт хэдэн өөр хүний хэлхэн өгүүлбэр байгааг задлж ойлгохын тулд эндээс жишээгээр бол тайлбарласан байна. Хөндлөнгийн үг өгүүлбэр, бусдын хэлсэн үг, өгүүлэгчийн үг өгүүлбэр. За эндээс харахад бол бүтэц өгүүлбэрийн дотор бүтэц өгүүлбэр багтсан шинж, бүтэц өгүүлбэрт бүтэц бус өгүүлбэр багтсан шинжтэй байна. За тэгэхээр жишээн дээрээсээ дэлгэрүүлээд илүү сайн хараарай, ойлгоорой. За түүнээс гадна нэг нийлмэл өгүүлбэр дотор 2-3 өгүүлэгчийн үг өгүүлбэрийг бас холбодог зүй тогтол байдаг. Жишээлбэл нас чи 90 цент хүрсэн хүн төдөөгүй алдар нэр чинь олон тодорсон биш үү гэж жамин гүн хэлэхэд гээд нэгдүгээр хүн сүх жаа гэж янжуурыг авч асаав. Гэт ингээд 3 өөр хүний хэлхэн өгүүлбэрийг бол илэрхийлсэн байх жишээтэй байна. За дөрөвдүгээрт гээд өгүүлбэрийн үйл хүн ихэвчлэн ямар давтамжтай үйл үг байдгийг бол одоо байдаг талаар хичээл байна. За тэгэхээр гээд нийлмэл өгүүлбэрийн гол өгүүлбэрийн үйл үг нь ярьж хэлэлцэх үйлдэл заадаг үг, бодож санах үгийг заадаг үгс гэж бол ангилж болно. За ярьж хэлэлцэх үйлдэлийг заадаг үгс нь жишээлбэл асуу, сонс, дуул, ерөө гэх мэтчлэн эмч нарыг сүүшиг цагаан сэтгэлтэй болс гэж хүмүүс ярьдаг. Ярьж хэлэлцэх үгсийг. Харин бодож санах үйлийг заадаг буюу зов, мэд, ол, ойлго, сан, хар гэх мэтчлэн ад үзэгдсэн номын минь гар бичмлийг алтаар үнэлэх цаг заавал ирнэ гэж чойномшүүлсэн байдаг. Гэд бол бодож санах үйлийг заасан үгээр г өгүүлбэр маань гээд г холбоос маань холбосон байна гэсэн үг байна. За ингээд хичээлээ бие даан судлаад ажлын утсаа илгээгээрэй.